Үзэгчтэй орой минь төргий. Тэгэхээр улсын дэд шүүхэд бүртгэлтэй нийт 37 улс төрийн нам бий. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-ны байдлаар 18 нам улсын дэд шүүхэд дүрм мөрийн хөтөлбөрөөр бүртгүүлэхээр хандсан байна. Үүнээс 10 намын бүртгэлийг хянаж байгааг улсын дэд шүүхээс мэдээллээ. За харин дүрмээ бүртгүүлсэн нэг нам байгаа юм байна. За энэчлийн тухайд улсын дэд шүүхээс намуудын ирж байгаа дүрм мөрийн хөтөлбөрийг хэсэгчлэн шалгахгүйгээр нэгтгсэн тогтоол гаргаж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл нэг дүрмээ хянсны дараа дахин нэг дүрмийг засвар хийж буцаагдахгүй гэдгийг хэлж байлаа. Нэгдсэн нэг тогтоол шийдвэр гаргаж байгаа тул улсын дэд шүүхийн талаас мөн намуудын хувьд ч гэсэндээ аль талдаа бас олон ажил болж чирэгдэл учрахгүй гэдгийг хэлж байна. За зарим намуудын хувьд хууль заасан шаардлага хангаагүй улмаас 4-5 удаа буцаагдах тохиолдол байна. Шалтгаан нь шаардлага хангаж байгаа заалтаа дахин хөндөж хуульд нийцэхгүй болох нь нийтлэг байгааг хэллээ. За намын хурлын онцгой бүр хэрэгтэд юу хамаарахын намын бусад байгууллагуудаар шийдвэрлэх асуудал, ёс зүйн асуудал, гендерийн асуудал, сахилга хариуцлага, намын даргын өгцрүүлэх чөлөөлөлттэй холбоотой харилцаа, төрийн санхүүжилт авсаг болсонтой холбоотой санхүүжилтийг хуваарлах журам гэх мэт 10-аад заалт байгаа. Энэ 10 төрлийн зохицуулалтыг дүрмэндээ заавал хийж өгнө гэдэг ийм хуулийн заалт байгаа. Улсын намын тухай хуулийн шинэ концепц бол намууд өөрөө өөрийгөө зохицуулах, тэр харилцаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцохгүй байх, нам өөрөө төлөвшөх, хөгжих энэ механизмыг л хангах зорилготой хуулийн үзэл баримтлал байгаа. Улсын дэд шүүх бүртгэхээс татгалзаж буцаасан тогтоол шийдвэрүүдийг судалж, намуудаас ирүүдсэн өргөдөл хавсарсан материалыг хянах шалгах хуудас үүсгэсэн байна. Уг шалгах хуудсуудыг улсын дэд шүүхийн цахим хуудасд байршуулсан байгаа. Тухайлбал улсын дэд шүүхэд бүртгэлтэй намуудын хувьд намын дүрм мөрийн хөтөлбөрийг шинжилэн баталсан үйл ажиллагаа нь тухайн намын хүчин төгөлдөр дүрмд нийцсэн эсхийг шалгах хуудас 1 гэж байна. Мөн намын дүрм мөрийн хөтөлбөр, улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийцсэн эсхийг шалгах хуудас 2 зэргээр байршуулсан байна. Та бүхэндээ шалгах хуудас 1 рүү н орж харуулъя. Дүрм мөрийн хөтөлбөрийн гол шалгуурт намууд улсын хэмжээний бодлого боловсруулагч байхыг онцлон тусгаж байна. Мөн хуулийн шинжиллийн хүрээнд сонгуулийн төв байгууллагад намтай хамтран ажиллах 10 бүрэн эрх бий болсон. Цаашлаад энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх нэгж байгууллага байгуулсан байна. Улс төрийн намын мэдээлэл гаргацсан газар, улс төрийн намын санхүүжилт хяналтын газар гэ 2 газартай болсон байгаа. Мөн энэ хуулийн хүрээнд улсын дэд шүүхтэр намын бүртгэлийн алба гэж байгуулагдсан. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань хамтран ажиллаад улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. Улс төрийн намууд төрөө санхүүжилт авдаг зохицуулалт өмнө 1996 оноос хойш байсан. Гэхдээ намууд ерөөсөө тэр төрийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар тайлан мэдээллүүдийг гаргадаггүй. Дээрэс нь нам төлөвшөд институтын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад дэмжих юм төрийн байгууллага, хамтран ажиллах төрийн байгууллага бол байгаагүй. Тэгэхээр улс төрийн намын шинжилсэн найруулгын хүрээнд намын үйл ажиллагаа болоод санхүүгийн үйл ажиллагаа нэлээд сайн тийм ил тод тогтмол тайлан гаргадаг. Дээрээс нь тэрийг ил тод байршуулдаг ийм зохицуултууд гарч байгаа. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст улс төрийн нам засгийг нэмж оруулсан байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 37 намын хуулиар ил тод болгох ёстой мэдээллүүд энд байгаа. Эндээс улс төрийн намын дүрм мөрийн хөтөлбөр дотоод зохион байгуулалтын мэдээллийг мөн харах боломжтой юм. Та бүхэндээ хуулийн болондоо улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд намууд дүрм мөрийн хөтөлбөрөөр батлах ёстой болсон, дахиж шинжлэх ёстой болсон. Энэ талаарх мэдээллийг та бүхэнд товчхон хүргэлээ.